Та илүү уруу суугийг хүлээн авч сонсож байна. Тавтай морил. За ингээд өнөөдрийн минь дугаар ороход бэлэн болсон байна. Лиза маш дур булаам, залуухан, сайхан бүсгүй байсан. Лизагийн найз залуу Крис ярихдаа анх би түүнийг шүдний эмчид үзүүлэх гээд хүлээгээд сууж байхад нь олж харсан юм. Тэр өн төлбөргүй эмчийн зөвлөгөө өгнө гэсэн бичиг миний өрөөний хаалганд зүүсэн байхыг олж харсан. Тэгээд миний өрөөлөө Лиза зөвлөгөө авахар орж ирсэн юм аа. Тэр сарвчтай малгай өмссөн, нүрээ будаагүй, үзэсгэлэнтэй цэнхэр нүдэндээ гайхалтай инээмсэглэл тодруулсан эмэгтэй байлаа. Бид бие биендээ шуудал татгцсан гэж ярьсан байна. Хинч Крис Лиза хоёрыг харсан гайхалтай сайхан хосуул гэж харна. Гэвч энэ сайхан хосын хооронд яг юу болоод байсныг эхэндээ хинч мэдээгүй юм. 2005 оны 7 сарын 4-нд Теннесси мужийн Фрэнклин хотод амралтын өдрүүд тохиож байлаа. Хүмүүс гэр бүлээрээ салхинд гарч салют буудуулж зарим нь тоглолт шоу үзэхээр явцгааж байсан юм. Харин Лиза тэр өдөр өөрийн байрандаа найз залуу Кристтэй хамт байсан. Крис найз охин Лизада мансууруулах бодис хэрэглэхийг хамгийн анх санал болгож бэлгийн харилцаанд орох бүрдээ Лизаг тайрж мансууруулдаг байсан. Энэ нь Крист үнэхээр таалагддаг байсан. Крис түүнийг харт амхинд донтуулснаар Лиза түүнээс бүрэн хараат болж шулуухан хэлэхэд мансуурагч болсон байна. Лиза амиа алдсан тэр өдөр оксикодон гэх бодисыг тариураар хэрэглэн дахин тарьсан байдаг. За оксикодон нь шахмал хэлбэртэй хүчтэй мансууруулах нөлөө бүхий эм байсан учраас судсаар тарихын тулд нунтаглаж шингэн уусмалтай хольж тарьсан байна. Ингээд Лизагийн тун хитэрч тэр гинэд амьсгалгаа болжээ. Тухайн үед Крис Лиза хоёр хамт байсан учраас Крис 911 руу залгаж найз охиноо амьсгалахгүй байна гэж яаралтай тусламж дуудсан байна. За цааш үргэлжлүүлэхээс өмнө нэгэн үгийн утгыг дэлгэрүүлж тайлбарлая. За энэ үг бол манипулятор гэсэн үг юм. Манипулятор гэдэг нь бусдын сэтгэл хөдлөл, бодол санаа, шийдвэр гаргалтанд далдуур нөлөөлж өөрийн зорилгод хүрэх гэж оролддог хүн юм. Ийм хүмүүс ихэвчлэн сэтгэл зүйн арга зал, ятгалга, дарамт, буруутгах, өрөвдүүлэх зэрэг аргуудыг хэрэгжилж хохирогчоо өөрийн болгож нөлөөлдөг. За энэ хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч Крисийг бол манипулятор хүн гэж дүгнсэн бол Крис ярихдаа би Лизагийн амийг хөнөөх ямар ч юм өгөөгүй. Би түүнд хайртай байсан. Шүүх ажиллагаа зүгээр л хин нэгнийг буруутгахыг хүсэж байна гэж ярьсан байна. Харин Лизагийн эгч Крис дүүг минь өөрийн мэдлэлд байлгахыг хүссэн. Ялангуяа Крис эмч хүн учраас хүнийг хяналтандаа байлгахыг хүсэж байгаа бол тэр эм тариа гих мэт арга байх нь тодорхой шүү дээ гэсэн байна. Теннесси муж Фрэнклин хотод байрлах Лизагийн байранд цагдаа нар нэгжлэх хийх үед тусгай эмчийн жороор олгодог эмнүүд, секс тоглоом, зүү тариур их хэмжээгээр нөөцлсөн байгааг олсон. Энэ үнэхээр зочирдон зүйл байсан юм. 2005 оны 7 сарын 4-ний амралтын өдрөөр Крис Лиза хоёр сүүлчийн өдрөө хамт өнгөрүүлжээ. Тэд мансуурж олон удаа бэлгийн харилцаанд орсон байна. Нэгжилгийн үед хэрэгэлсэн тариурнаас оксикодон гэх бодис илэрсэн нь хэрэгт маш том нотлох баримт болсон. Оксикодон бол хүчтэй өвчин намдах үйлчилгээтэй хүчтэй мансууруулах төрлийн бодис юм. Энэ нь донтуулдаг, аюултай эмийн жагсаалтанд ордог. Үүнийг зөвхөн эмчээс л авах боломжтой. Та зүгээр л оксикодоныг эмийн сангаас худалдаж авч чадахгүй. 911 дуудлага өгсөний дараа ухаангүй болсон Лизагийн амийг аврах гэж эмчнэр яаралтай тусламжийн өрөөнд чадах бүхнийг хийж байсан. Хамгийн муухай нь Крис эмч нарт Лизагийн хэрэгэлсэн харт тамхи болон эмний талаар юу ч хэлээгүй байна. Төргөн тусламжийн эмч нарт тэрээр Лизагийн ухаан алдсан шалтгааныг хэлэхдээ усан бассейнд хөл алдаад унчихсан. Тэгээд живээд гарч ирээд амьсгалахгүй байсан гэж хэлсэн. Худал үгээрээ Крис эмчнэрийг бүрэн төөрөгдүүлсэн байна. Өөрөө эмч хүн учраас тэр Лизагийн амийг аврахын тулд юу чухал болох, юу хэрэгэлсэн талаар хэлэх ёстойг сайн мэдэж байсан ч эгзэгтэй шийдвэрлэх мөчөд худлаа ирсэн байна. Лизагийн эгч ярихдаа би дүүдээ хизээ нэгэн цагт өөрийнх нь хайрлаж явдаг хүн ямар аюултай болохыг ухаарах байхтай гэж найдаж явсан. Манай гэрийнхэн болон Лизагийн ойр дотны хүмүүс Крисийг онцгүй залуу гэдэгт итгэлтэй байсан. Харамсалтай нь Лиза түүнээс салах бодолгүй байсан юм.
За Крис гоо сайхны мис заслын эмч бөгөөд түүний амьдрал бол цаасан дээр үнэхээр төгс харагдахаар түүхтэй хүн байсан. Залуу наснаасаа ангаахын сургуульд орж амжилттай сурж чадварлаг эмч болон төгссөн байна. Оюутан байхдаа Крис Чикагогийн нэгэн эмнэлэгт даатлагт гарсан байдаг. Тэрээр яаралтай тусламжийн тасагт ажиллаж хүмүүсийн аймыг аврах дуртай байв. Хосууд анх 2000 онд Нэвшвилл хотод танилцж байсан юм байна. За Крис түүний гоо сайхны мис заслын эмч болоо зогсохгүй найз залуу нь болсон байдаг. Лизагийн ээж ярихдаа охин маань өмнө нь хит хідэн бүтлгүү харилцаатай байсан. Лизагийн анхны гэрэлд бүтлгүүтсэн учраас би охиноо сайн хүнтэй уулзраасай гэж хүсч явдаг байлаа. Тэр өдөр охин минь надад эмч залуутай болцож үерхдэг болсныг сонсоод тэр тухайгаа ярихад би үнэхээр их баярлаж байсан. Крисийг анх харахад царайлаг, маш их өөртөө итгэлтэй залуу шиг санагдсан гэсэн байна. За сэтгүүлч Крисээс асуусан та Лизад олон тооны мис ажиллаварыг үн төлбөргүй хийсэн үү гэхэд бол Крис хариулахдаа тийм ээ дахин хөх томруулах, зовх, духны мис ажиллавар, өөгс оруулах, уруул томруулах, нүүрний лазер, ботокс, коллаген зэрэг мис ажиллаварыг хийсэн. Мөн Лиза загвар өмсгч жүжигчин болохыг мөрөөддөг байсан юм. Би түүний бүх төлбөрүүдийг төлдөг байсан гэж хариулсан байна. Ер нь Лиза хүүхэд байхын л их жүжигчин болох мөрөөдөлтэй охин байсан байна. Тэрээр хүүхэлдэйн жүжиг өөрөө зохиож, хүүхэлдэйн театрын жүжигт дуу оруулдаг байсан. Мөн олон жүжигийн шалгаруулалтанд орж байсан. Лизагийн охин Джесси ярихдаа эхэндээ би ээжигээ найз залуутай болсонд их баярлаж байсан. Ээж бид хоёр Крисийн том байшинд нүүж очив юм. Би өөрийн гэсэн томоос том өрөөтэй болсон, бас том ханын зурагстай гэдэл бүх зүйл үнэхээр янзтай байсан. Шинэ гэрт маань найзууд маань зочилж ирэх дуртай байсан ингээд л одоо бүх зүйл үнэхээр сайхан боллоо доо гэж би бодож байсан гэж. За гэвч ээж Крис хоёрын харилцаа их сонирн болохыг би хамт амьдарч эхлээд мэдэрсэн. Крис ээж рүү 10 минут тутамд заалгаж хаана хинтээ байгааг мэдхийг хүсдэг байсан. Тэр маш контроллер хүн шиг санагдсан. Ээжид яг л сталкер шиг хандаж байсан гэж байна. За ер нь бол ээжийг байнга мөрдөж мөршгдөг гэсэн санаа. Крисийн энэ хандлага нь ээжид санаа тавьж байгаа биш бүр эсэргээрээ их төвөгтэй санагдсан гэж ярьсан. Лизагийн эгч ярихдаа за дүү маань Кристтэй нийтдээ 5 жил үерхсэн. Тэд энэ бүх хугацаанд олон удаа салж нийлж байсан. Тэд уулзсан сүүлчийн тэр өдөр Лиза Крист салъя гэдгээ хэлнэ гэж байсан. Үнэхээр найз залуугаасаа салах шийдвэрээ гаргасан гэж дүү маань надтай ярилцсан. Гэвч би дотроо дүүгээ найз залуугаасаа яг үнэндээ салж чадах болов уу гэдэгт эргэлдэж байсан гэсэн байна. За ер нь бол Лиза Крис хоёр удаан хугацаанд үерхсэн ч гэлээ ихэнх хугацааг тусдаа өнгөрүүлсэн байдгийн байна. Учир нь Крис өөр хотод ажиллах шаардлагатай байдаг байсан. Хол байх үедээ Крис Лиза руу байнга залгаж чи өөр залуутай уулзсан уу гэж харддаг байсан байна. Лизагийн ээж Крисийн хардталтын талаар ярихдаа нэг удаа Лизад манад ирсэн байлаа. Бид юм яриад сууж байхад Крис Лиза руу залгаж хаана хинтээ байгааг нь асуусан. Лиза түүнд би ээжинд байна. Ээжтэйгээ хамт юм яриад сууж байна гэхэд бол Крис итгээгүй. Тэгтэн Лиза утсаа надад өгсөн юм. Би Кристтэй ярихад Крис итгээгүй гэж хэлсэн байна. Бүр цаашлаад Крисийн хардталтаас болж Лиза бүх найзуудаасаа холбоогоо тасалсан. Энэ бүх байдал миний санааг зовоож эхэлсэн юм а. Лиза найз залуугийнхаа хандлагаас болж сэтгэл санааны асуудалд улам гүнзгий унаж байсан. Крис ганцхан түүний хувьд бүх амьдрал мэт санааг тэр Лизагийн толгойд хийж байсан. Лизаш түүний нөлөөлөлд автаж өөртөө итгэхээ болж нийгмээс харилцаагаа тасалж найз залуугийнхаа үгээр байдаг болсон байна. Сэтгүүлч Лизагийн охин Джессигээс асуусан Крис ээжид чинь харт тамхи өгч байхыг чи өмнө нь харсан уу гэхэд бол охин нь тийм ээ Крис ээжид мансууруулах бодис тарьж байсныг ч би харж байсан. Тэгээд ээж ухаан алдаж унсан. Би айж ээжээ гэж хашгирж ээжийг сэрэхийг оролцсон. Тэгэхэд Крис ээжийг угаалгын өрөөлөө тэрч ороод хаалгыг дотроос нь түгтсэн юм. Би хаалгыг тогшгоод тэр намайг ээжтэй уулзуулахыг зөвшөөрөөгүй. Би жоохон хүүхэд байсан ч гэлээ үүнийг хизээж мартаж чадахгүй гэж ярьсан байна. Мөрдөгч ярихдаа Крисийг харт тамхи хэргэлдэг мансуурагч байсныг гэрчлэх өчүүхэнч баримт нотлохоо олдоогүй. Үнэн дээр бол Крис бэлгийн харилцаанд орох бүртээ Лизад харт тамхи хэрглэхийг санал болгодог байсан хүн. Шалтгаан нь бэлгийн харилцаагаа сайжруулахын тулд. Ер нь Лизатай уулзрахаас ч өмнө Крис харт тамхи өмнө нь хэргэлдэг байсан. Тэр Лизаг мансуурагч болгосон гэсэн байна.
За гэвч шүүх хурлын үеэр бол одоо Крис ярихдаа тийм ээ Лиза өөрөө хар тамхинд дондогч байсан. Лиза хар тамхиг судсаар цавиндаа өөрөө тарьдаг байсан. Мансуурагчид голзуу цав хэсэгтээ хар тамхиг тарьдаг бөгөөд энэ нь бусдын нүднээс одоо нууц далд газар учраас тариурын шархаа нуухад их тохиромжтой байдаг гэж Крис нэмж хэлсэн. Ингээд 5 сар үргэлжилсэн мөрдөн байцаалтын эцэст Крисийг хүн амны хэрэгээр баривчилсан байна. Крис өөрийн албан тушаалаа ашиглаж хүчтэй мансууруулах нөлөөтэй имийг жоргуугаар авч Лизаг тарьсан. Улмаар тун хэтэрснээс Лиза амиа алдсан гэсэн үндслээр түүнийг баривчилсан. Крис хэргийн тухай ярихдаа би Лизаг тариагүй тэр өөрийгөө тарьсан гэсэн. За гэвч бол Лизагийн эгч ярихдаа тийм ээ мэдээж олон удаа Лизаг тарьснаа Крис хүлээн зөвшөөрөх юм бол тэр дүүгийн минь өхөл буруутгагдана шүү дээ. Гэхдээ ядаж нэг удаа Крис дүүг минь амиа алдсан тэр өдөр хар тамхи тарьсан нь тодорхой шүү дээ гэж ярьсан байна. Хэрвээ Крис найз охиныхаа амийг хөнөөсөн хэрэгээр яллагдвал 25 жил шоронд суухаар байгаа юм. Та Лизагийн амийг хөнөөсөн үү гэсэн сэтгүүлчийн асуултанд Крис огтхон ч үгүй гэж хариулсан байна. Хохирогчийн задлан шинжилгээний хариу гарсан үхлийн шалтгаан нь оксикодоныг хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарчээ. Байранд нэгжлэг хийх үед нэг л хайрцаг оксикодон Лизагийн байрнаас олдсон мөн хэрэглэсэн тариурнаас оксикодоныг нунтаглаж ямар нэг шингэнтэй хольж судсаар тарьсан тогтоогдсон байна. Нас барахынхаа өмнө Лиза дор хаяж тэр өдөр 3 удаа тариулсан байсан. За мөн нэгжлэг хийх үеэр Крисийн цүнхнээс Лизаг тарьсан тариурын зүйтэй яг адилхан 18 номерын хэмжээтэй хэрэглээгүй шин зүүнүүдийг олсон байна. Үүнээс үүсгэд Крис Лизаг мансууруулаа зогсохгүй тэдгээр бодисуудыг нийлүүлсэн гэсэн зүйл ангиар давхар буруутгагдсан. Лизагийн өмгөөлөгчөөр Ким гэх эмэгтэй шүүх хурал дээр ажилласан хохирогч талын өмгөөлөгч Крисийг нийтдээ 4 зүйл ангиар буруутгасан байна. За Лизагийн биед энгийн халдлага үйлдснээс эхлээд 2 дугаар зэргийн хүн амны хэрэгээр буруутгасан. Шүүх хуралд Крисийн өмгөөлөгчөөр Ли Оффман гэх хүн ажилласан. За Ли Оффман бол ярихдаа энэ бүх баримтуудаас харахад Крисийг буруутгах зүйлийг би огтхон ч олж харахгүй байна гэж хэлсэн. Мөн нэгжилгийн үеэр Лизагийн байрнаас нэгэн видео бичлэг олдсон. Энэ видео Крисийг яллах чухал нотлох баримт гэж прокурорууд үзэж байсан. За видео бичлэгт юу гардаг вэ гэхээр тэдний бэлгийн харилцаанд орж байгаа Лизагийн амьдралын сүүлчийн хормуудыг баримтжуулах дүрс харагддаг. Видеон дээр Лиза бараг ухаанаа алдчихсан, нилээд мансуурсан юм шиг харагдана. Энэ бичлэг 2 цагийн турш үргэлжлэх бөгөөд өөр секс үйлдэлүүд ч харагддаг байна. За бичлэгт чиний хөгчин төгс харагдаж байна. 2 хөлөө дээш нь өргөдөө яг ингээд гэж Крис Лизад хэлж буй сонсогдно. Видео бичлэгийг Крис тайлбарлахдаа энэ бол зөвхөн Лизад зориулж хийсэн бичлэг дараа нь устгахж болох л байсан шүү дээ гэж ярьсан. Мөн Крисийн өмгөөлөгч Ли Оффман видео бичлэгийн талаар дүгнэлтээ гаргахдаа бичлэгээс харахад Лиза хийж буй үйлдэлдээ дуртай байгаа нь тодорхой харагдсан. Тэр сайн дураараа бичлэг хийлгсэн илтвэн шүү дээ гэж хэлсэн байна. Гэвч прокурор дүгнэхдээ Крис Лизаг тарьж мансууруулсан, өөрийн хяналтанд дор байлгасан гэж үзсэн. Видео бичлэг дээр Лизагийн цаана тариур байгаа нь маш тодорхой харагддаг. Гэвч Лизаг хэн тарьж мансууруулсан нь бичигдээгүй. За Лиза бол цав хэсэгтээ тариа хийлгэсний дараа цусаа хөвөнгөөр дарж буй видеон дээр мөн гардаг байна. За Крис энэ талаар ярихдаа энэ бичлэгээр намайг Лизад хар тамхи тарьсан гэж буруутгасан. Гэвч видеон дээр би Лизад хар тамхи тарьж байгаа бичлэг огт байхгүй шүү дээ гэсэн байна. Шүүх хурлын үед Крисийн өмгөөлөгч Ли Оффман өмгөөлөхдөө Лиза өөртөө героин тарьсан гэж өмгөөлсөн юм. Теннесси мужийн эрүүл мэндийн ерөнхий шинжээч эмч Брюс гэх хүн бол одоо Лизагийн цогц дахин шинжилгээ хийсэн байна. Эмчийн дүгнэлтээр Лизагийн цавинд шулуухан тэгш хэмтэй байдлаар хит хэдэн удаа тариа хийсэн нь хин нэг хүн хохирогчийг тарьсан тодорхой гэж дүгнсэн. За шууд утгаараа бол мэрэгжлийн эмч хүн л хүний биед ийм тэгш хэмтэй цэвэр байдлаар тариа хийж чадна гэж хэлсэн. Лиза Кристтэй уулзахгүй ганцаараа байх үедээ бол хизээч мансуурдаггүй байсан, тэр эрүүл байдаг байсан. Харин Кристтэй уулзах үед л мансуурсан, гачин байдалтай болдог байсан гэж гэрийнх нь ярьсан.
Харин шүүх хурал дээр Крис Лиза байн хар тамхи хэтрүүлэн хэрэглэдэг байсан. Би түүнийг энэ байдлаа болох хэрэгтэй гэж ятгахаас үнэхээр залхсан. Тэгээд Лиза хэсэг болдогч буцаад л мансуурдаг байсан. Дахиад л төр болдогч тэгээд л эхэлдэг. Энэ байдал давтагддаг байсан. Лиза энэ байдлаа үргэлжлүүлвэл чи амиа хорлож магадгүй гэж бид ярилцаж байсан. Лиза энэ байдлаасаа гарч чадаагүй. Би түүнд хайртай байсан учраас хичнээн мансуурагч байсан ч би түүний талд зогссон. Би түүнтэй хамт баймаар байсан учраас Лизаг баярлуулахын тулд мансуурахыг нь зөвшөөрдөг байсан гэж тангарахтны шүүгчид Крис ярьсан байна. Мөн Лиза амиа алдсан тэр өдөр би түүнийг зогсоож чадаагүй. Тэр хар тамхиа дахин нэмж тарихыг хүссэн. Би Лизаг яах ёстой байсан юм бэ гэсэн байна. За харин Лизагийн өмгөөлөгч Ким бол түүний өгсөн энэ мэдүүлгийн эсрэг өөрийн дүгнэлтээ хэрэгтэй. За Крис бол үнэхээр итгэж болохгүй хүн. Түүний байр байдал зан төрх бол улаахгүй худлаа ярьж чадах төрлийн хүн юм аа. Мөн нэмээд Лизаг видео бичлэгнээс харахад босч чадахгүй байдалтай харагдсан. Тэр тийм ихээр мансуурсан, ухамсараа алдсан байхад та найз охиндоо нэмж мансууруулах бодис хэрэглэхийг нь зөвшөөрсөн гэж үү? Дээрээс нь бичлэгнээс харахад Крис ухаанаа алдтлаа мансуурсан найз охинтойгоо удаа дараа бэлгийн харилцаанд орсон байх шүү дээ. Лиза бэлгийн харилцаанд орохын өмнө толгой маш их өвдөж байна. Бас зүү мөр болон цээжин биеэр нь өвдөж байна гэж гомдлоход Крис эмч хүн бэжэж огт тоолгүй үргэлжлүүлэн найз охинтойгоо бэлгийн харилцаанд орсон байна. Тухайн үед Лизагийн зүрх дийлсэж, зүрх нь маш хурдан цохилж байсан. Энэ бүхэн зүрхний шигдээс болоход нөлөөсөн гэж өмгөөлөгч ярьсан. Крис та найз охиноо ийм хүнд байдалтай байхад олон удаа бэлгийн харилцаанд орсоор байсан уу гэхэд бол Крис үгүй. Би түүнийг мансуурсан байсан учраас зүгээр орхисон. Лиза бол миний хайртай эмэгтэй шүү дээ гэж хариулсан байна. Лизагийн өмгөөлөгч Ким 2002 онд хосуудын дунд болсон үйл явдлыг шүүх хурлын үеэр гаргаж дэлгэсэн байна. За Лиза Крис нар Кентаки мужид богино хугацаанд хамт амьдарч байсан. Тэр үед Крис Лизад анх удаа Димерол гэх хүчтэй донтуулах нөлөөтэй эмийг хэрэглэхийг санал болгосон байдаг. Димерол нь хүчтэй өвчин намдах үйлчилгээтэй эм бөгөөд зөвхөн онцгой тохиолдолд эмчийн жороор олгогдно. Богино хугацаанд хэрэглэх ёстой юм байна. Учир нь хүчтэй донтуулах нөлөөтэй эмийн жагсаалтанд оруулсан байдаг. Зарим тохиолдолд Димеролыг хэрэглэхийг хориглосон байдаг байна. Энэхүү онцгой тохиолдолд жороор олгодог эмийг та хаанаас авч байсан бэ гэсэн асуултанд Крис хариулахдаа тэр үед өөрийн гэсэн мис заслын төвтэй байсан бөгөөд эмийг офисоос авсан гэсэн байна. Тухайн үед Лиза надаас эмийг хэрэглэж үзье гэж сонирхож гуйгаад байхад нь би дүнд өгсөө. Крис өөрөө ч энэ эмийг хэрэглэж донтож эхэлсэн тэр үед түүний эцэг их нь нөхөн сэргээх эмчилгээнд явуулж байсан байна. Лизагийн ээж нь охиноо анх мансуурсан байдалтай байхыг нь хараад юу болсон талаараа ингэж дурсан ярьсан байна. За тэр өдөр над руу нэг танихгүй хүн залгаж охиноо яаралтай ирж авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Энэ бол миний амьдралын хамгийн аимшигтай мөч байсан. Намайг Лизагийн байсан байр руу явж очиход охин маань ухаан нь баларцсан байдалтай. Шалан дээр цус, зүү, тариур, эмний нэг тийм шил байгааг би харсан. Охиноо маш хурдан эмнэлэгт хүргэсэн. Тэр үед Лизагийн 2 гар, цав, хөлн дээр нь олон тооны тариурын шарх байсан. Шарханд нь халдвар орсноос болж хөл гар нь маш их хавцсан байлаа. За энэ байр бол 2002 онд Лиза Крис хоёрын хамт амьдарч байсан байр бөгөөд тэд хамтдаа энэ байранда удаан хугацааны турш мансуурдаг байсан нь тогтоогдсон. Лизаг эмнэлэгт очоод ухаан орсны дараа цагдаа нар түүнтэй уулзаж асуудал асуусан байдаг. За Лиза хэлэхдээ Крис түүнд мансууруулах бодисыг тарьдаг байсан. За альвэ хоёулаа зүгээр л хөвгчлөлтийн мансууруулах бодис хэрэглээ бэлгийн харилцаанд орох үед үнэхээр сайхан таашаал авдаг гэж Лизаг ятгсан байна. Энэ хэрэгээс болж Кентаки мужийн хууль сахиулагчид Крисийг хүчтэй мансууруулах эмийг хууль бусаар бусдад дамжуулж хэрэгэлсэн хэрэгээр баривчилж байсан. За мөн албадлагаар Крис хар тамхины нөхөн сэргээх эмчилгээнд орсон. Энэ хэргийн гэрч нь Лиза болсон юм. Крисийн гараараа бичсэн өргөдлийг Лиза цагдаа нарт өгсөн байдаг. За Крис өргөдөлтөө хориотой өвчин намдах эмийг тариураар хэрэглэж мансуурсныхаа хариуцлагыг би өөрөө үүрнэ гэж бичсэн байна. Лиза Кристтэй үерхэж эхлэхээс өмнө хар тамхи хэрэглэж байсан түүх огт байгаагүй. Гэвч энэ бүхэн Крисийг буруутгахад хангалттай нотлохоо болж чадаагүй байна. Крис энэ хэрэгээс суллагдсан. Мөн Крис нэг муухай зүйл хийсэн нь юу вэ гэхээр
Хэрвээ чи миний эсрэг мэдүүлэг өгөх юм бол чи охиноо асран хамгаалах эрхээ алдан шүү дээ гэж Лизаг сүрдүүлсэн байна. Тиймээс Лиза айж Крисийн үгэнд орж цагдаа нарт худлаа ярьсан учраас Крис хэрэгээс хариуцлага үүрэлгүй суллагдсан байдаг. Энэ явдлаас хойш Лизагийн гэрийнхэн түүнийг найз залуугаасаа салахыг ятгаж эхэлсэн байна. Гэвч Лиза найз залуугаасаа салахыг огт хүсээгүй. Тэр үеэс эхэлж Лизагийн гэрийнхэн Крисийг хүлээн зөвшөөрөхөө болсон юм. Лизагийн ихч ярихдаа дүү маань яагаад ийм залуутай үерхэж яагаад түүний үгийг сонсож байсныг би ойлгодоггүй байсан. Мэдээжийн зүйлийг дүү маань яагаад ойлгохгүй байсныг гайхаад баршгүй. Крис шүүх хурлын үеэр шүүгчдийн өмнө хийсэн үйлдэлдээ маш их гимсэн мэд царайлж байсан ч шүүх хурлын дараа бидэнтэй их өөр байдалтай харьцсан гэж харсан байна. Шүүх хурал дээр Криста хамгийн анх удаа хар тамхиг найз охиныхоос суцаар тарьсан уу гэсэн асуултанд тэр тийм ээ би найз охиндоо өгсөн тарилгыг бэлдэж өгч байсан гэж хэлсэн байна. За та Лизаг хар тамхинд донтуулсан уу гэхэд бол тэрээр донтох хэсэг нь Лизагийн сонголт байсан гэж бодож байна гэж хариулсан юм. Та энэ имийг их донтуулдаг болохыг мэдэж байсан. Гэсэн ч та Лизаг тарьсан тийм үү гэхэд бол Крис тийм ээ гэж хариулдаг. Гэтэ би бол буруу зүйл хийсэн гэсэн ч би найз охиныхоо амийг хөнөөгөөгүй гэж хариулсан байна. Шүүх хурлын үед Крисийг яллах гол зүйл бол оксикодон гих эмнээс болж Лиза амиа алдсан уу эсвэл өөр бодисноос уу гэдэг дээр маргаан үссэн. Шинжилгээгээр Лизаг оксикодоноос болоогүй хольж тарьсан шингэнээс болон өөр төрлийн нунтаг бодисноос болж амиа алдсан гэсэн эмчийн дүгнэлт гарсан байна. За удаан хугацаанд олон удаа нунтгалсан эмийг шингэнтэй хольж тарьж хэрэгэлдэг байсан нь Лизагийн аминд хүрсэн гэж үзсэн. За Лиза ганцаараа байхдаа ч өөрөө энэ төрлийн бодисоор өөрийгөө тарьж масуурдаг байсан гэж эсрэг талын өмгөөлөгч тэмдэглэсэн. Крисийг хүний амь хүнээсээ хэрэгээр яллах юм бол тэрээр 25 жил шоронд хоригдохоор байсан. За ингээд шүүхийн шийдвэр гарсан байна. 2 дугаар зэргийн хүн амны хэрэгээр яллах дүгнэлтэнд гин буруугүй гэж гарсан. Санамсаргүйгээр хүн амны хэрэгээр яллах дүгнэлтэнд гин буруугүй, эрүүгийн хуулиар болгоомжгүйгээр хүн амны хэрэг үйлдсэн дүгнэлтэнд гин буруутай гэж гарсан. За шүүхийн эцсийн шийдвэрт бол ер нь гин буруутай гэхдээ хүн амны хэрэг биш гэж гарчээ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Крис ердөө хэдхэн сар шоронд суусны дараа суллагдана гэсэн үг. Шүүх хурлын дараа Лизагийн охин шүүхийн танхимаас уйлж гарч буй харагддаг. Тэрээр хэлэхдээ ээж минь амиа алдчихад байхад шүүхээс гаргасан шийдвэрт үнэхээр бухимдмаар байна гэж ярьсан. За ер нь бол Крис 2 жил хорих ял авсан. Гэвч тэрээр эцэг эхийнхээ төлсөн $500,000 батлан даалт нь шүүх хурлын дараа шууд суллагдсан байна. Мөн хохирогч тал давд заалдах шүүх хурлаас Крис мөн бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Энэ бүхний дараа Лизагийн охин Джесси ярихдаа би багасаа л Крисийг мэднэ. Гэвч энэ бүхний дараа түүнийг мартах ёстой болж ээж минь нас барсан надад үнэхээр хүнд хэцүү байна. Гэвч би бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой болоод байна. Энэ нь надад үнэхээр хэцүү байна гэж ярьсан байна. За ингээд Джесси Крис рүү бол нэг захиа бичсэн өөрөө. За энэ захианд Крис би энэ захидлын талаар хэдэн сарын турш бодсон. Ээжийн минь амийг хүнээсэн хүнд би юу хэлэх ёстой юм бол? Энэ 2 жил миний хувьд маш удаан өнгөрсөн ч ээжигээ над дээр эргээд ирэндэ гэж би өөртөө үргэлж хэлдэг. Чи ээжийн минь үхэлд хариуцлага хүлээх өдөр ирнэ гэдэгт би итгэж байна. Тэр цагт чи манай гэр бүлийнхнийг ямар зовлон туусныг мэдрэх болно. Мөн намайг ээжигээ алдаад ямар их санаж гансарч байсныг ч бас мэдэрнэ гэж бичсэн байна. Лиза нас барснаас хойш шүүх хурал болсноос хойш 5 жилийн дараач түүний ар гэрийнхэн хэрэг дээр давд заалтсан хэвээр байсан. Энэ хооронд Крис найзынхаа байранд нас барсан байдалтай олцсон. Үхлийн шалтгаан мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан байна. За учир нь Крисийн хэрэг давд заалдах шатандаа яваад байсан. Түүний өмгөөлөгч дараагийн өмгөөлөгч бол Дэвид бол Мууж улсын эрүүгийн хэргийн давд заалдах шатны шүүхээс 2007 онд Крисийн ялыг хэрэгсэхгүй болгож чадсан байдаг. За үүнээс харахад бол энэ Крис ер нь маш сайн өмгөөлөгчүүдийг л ер нь авдаг байсан харагдаад байгаа юм. За гисэн хийдэж чи ерөнхий прокурорын газар буюу Лизагийн ар гэрийнхэн ялыг буцаж сэргээхийн төлөө тэмцэлтэж байсан байна.
Крисийн өмгөөлөгч Дэвидийн талаар за хангалттай бол хангалттай. Энэ хэрэг аль хэдийн дууссан. Крисийн ялаг одоо чөлөөлөх хэрэгтэй, тийм ээ? Крис тайван амгалан нойрсгоё гэж ярилцлага өгсөн байдаг. За Крис нас барахаас өмнө шоронд нэг ч хоног ял идэлж байгаагүй юм байна. За ингээд эцсийн дүгнэлтийг бол би товчхон гаргая гэж бодож байна. Энэ бол зүгээр нэг хайр сэтгэлийн гонигтай түүх биш юм. Энэ бол манипуляц хэрхэн хүний ухамсарыг эзэмдэж чаддгийг, хүчтэй эмийн зохисгүй хэрэглээ яаж хүний амийг одоо сүйтгэдгийг, боловсралтай, мэрэгжилтэй хүнч одоо тийм ээ хүнийг донтуулж амьдралыг нь хянж чаддгийг. За мөн шүүхийн тогтолцоо заримдаа хохирогчийн талд биш, хүчтэй өмгөөлөгчтэй хүний талд ажилдгийг бол харуулсан гонигтай түүх юм а гэж дүгнэмээр байна. За Лизагийн хувьд бол тийм ээ Лиза бол зүгээр нэг мансуурч нас бараагүй. Тэр маш сайхан сэтгэлтэй, мөрөөдөлтэй, охинтойгоо ирээдүгөө төсөлж явсан эмэгтэй. Түүний амьдрал хэн нэгний хянаж тоглуулсан туршилтаар одоо тийм ээ ингээд дууссан үнэхээр харамсалтай байна. За хүлээвэр сонсон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.